Тэгээд guys та жоохон мөнгө байгаа юм бол хэдэн доллар байгаа юм бол жижигхэн л байсан болно заяа. Юу их стон бэ юм бол жоохон алт мөнөд авчих заяа. Нэг бөөгч, нэг гинж хамаагүй заяа. Алт өснөө. Энэ дайм бүр аимшигтай юм болно. Тэгээ энэ дотоод мэдээлэлтэй улс төрчнөр энэ улс төрчнөө ойрхон байгаа хүмүүс угаасаа энийг мэдж байгаа. Тийм учраас тэрбум доллараараа аль хэдийн хөдлөөд эхэлж байгаа байхгүй. Алт ягаад пуужилж байгаа юм бэ? Мөнгө ягаад пуужилж байгаа юм бэ гэх юм бол шалтгаан айгаа easy. Тодорхой. Дайм болох гээд байна. Хаан дайм болох гээд байгаа юм бэ гэх юм бол Европт аль хэдийн дайм эхэлсэн улам ширүүцэх гээд байна. За, дөнгөж саяхан өчигдөр шөнө юу болсон бэ гэх юм бол Францын цэргийн алба Оросын нефт тээвэрлж байгаа энэтхэг усан онгоцыг сатааруулсан. Цэрэг илгээсэн. Violating a Soviet airspace, the satellites Russian satellites taking out German satellites, and now something like this is such a provocation. And if Russia does something back, it'll just be like every time, whatever Iran or Hamas retaliates back. Тэгээд комментар өгсөн хүн юу хэлж байна гэх юм бол амар provocation гэж байна. За яа. Францчууд ерөөхдөө ширүүн арга хэмжээ авч байгаа. Францчууд юу ярьж байна гэх юм бол энэ нефт тээвэрлж байгаа усан онгоцноос Оросууд юу илгээсэн бэ гэх юм бол дрон илгээсэн. Хаашаа илгээсэн гэж байгаа юм бэ гэх юм бол Норвег руу, Денмарк руу. Та ингээд аялж байгаа замыг ингээд харж байгаа юм бол Денмарк хавар Денмаркийн нэг усан онгоцны буудлын дээр дрон нисээд байсан гинэ. За тэгээд цэргүүдээ илгээгээд энэ цэргүүд ерөөхдөө энэ усан онгоц руу тэг гараад өдөртөд аваад хураагаад авцсан. Тэг. Францын Богакай гэсэн бомб руу зүгөө явсан. Та ингэ харж байгаа юм бол энэ Францын тусгай цэргүүд ийшээ гарсан. Тэрвэрлж байгаа гих мэдчнэ хүмүүсийг баривчлаад тэгээд одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол дипломат кризис болж эхэлж байгаа. Яагаад гэх юм бол миний таамгаар энэ нефт тэрвэрлж байгаа энэтхэг хүмүүс байна уу, Орос хүмүүс байна уу? Энэ ямар нэг дрон илгээх тэ ямар ч шаардлага байхгүй. Тэгээ аюултай юм юу юм бэ гэх юм бол энэ цэргүүд өөрөө юу их боломжтой юм бэ гэх юм бол тэндээ дрон байшуулах боломжтой. Нэмээд Францын цэргийн албахийн дарга нар юу хэлж байна гэх юм бол тэ өөрийнхөө хүмүүсээ өндөрлсөн бэлэн байдал руу оруулж байгаа. French Army Chief warns of imminent high intensity warfare readiness. За. Дотооддоо улсаа сүрүүлснийхаа дараа, ард түмнээ тултлан шулсныхаа дараа, эдийн засгаа нураасныхаа дараа ус төрчин юу гэдэг юм бэ гэх юм бол би нэг зөндөө хэлж байна те. Дахиад хэлэхээс би өөрөө бас залхаж байна. Тэ. Өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас өөрөө хизээч алдаа хийдэггүй учраас энэ бүх алдаагаа хинлүүлж хийх ёстой юм бэ гэх юм бол нэг гадны дайсан руу чих ёстой. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх юм? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсож байна? Солиотой гаацтай. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. За, Macron warns Europe is now in confrontation with Russia. Live updates. Энэ дүнгэж 2 цагийн өмнө гарсан мэдээлэл. Тэ. Европ тэ Оростой одоо шууд тулаанд руу дайлуу өртөж байгаа. Ингээ болсон. Болоогүй. US to provide Ukraine with intelligence for missile strikes deep inside Russia. Утгагүй Америкчууд юу хүлээн зөвшөөрч магадгүй юм бэ гэх юм бол Tomahawk missile Украинд өгнө. Тэгээд Украины цэргийн албатай угаасаа
хамтарч ажиллаж байгаа. Угаасаа энэ дайныг тэр чигтээ хэн удирж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийнхэн удирж байгаа. Ямар хотоос удирж байгаа юм бэ гэх юм бол Герман улсын Wiesbaden хотоос удирдах байгаа. Одоо украинчуудад юугаараа туслах гэж байгаа юм бэ? Ер нь бол баг украинчуудын оролцоо энэ дээр баг байхгүй. Энийг хинт тэр чигтээ удирж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийнхэн. За, эдгээр юу пуужигдах гэж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо нэг 1000-аас 1200 км-ийн зайд байгаа Оросын газ, нефтийн дэд бүтцийг бөмбөгдөх гэж байгаа. За, энэ Reuters дээр ингээ бүр дэлгэнгүүлээ бичсэн байгаа Russian Energy Infrastructure. За, тэгээд юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол American Long Range Missiles. За, тэгээд юу гэсэн үг юм бэ гэх юм бол Америкчууд Оросын газ, нефтийн дэд бүтцийг удахгүй бөмбөгдөж эхлэн гэсэн үг. За, ингээ болсон. Болоогүй. Финланд, Швед удахгүй, Эстония гэх мэт угаасаа аль хэдийн эхэлсэн байгаа. Disperse jets across Finland. За, Балтаны онгоцоо бас өндөрлсөн бэлэн байдал руу оруулж байгаа, илгээж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ дайныг мөрөөдөж хүсэж байгаа. Тийм, яагаад гэх юм бол украинчууд Балтаны талбай дээр арчигдчих байгаа. Удахгүй Украин ялагдчих магадгүй. Украин ялагдчих юм бол Европ ялагдж байгаа гэсэн үг, НАТО ялагдж байгаа гэсэн үг, НАТО ялагдчих болохгүй, Европ ялагдаж болохгүй тэгэх юм бол энэ улс төрчнөр ерөөдөө бүгдээрээ фейлтэн гэсэн үг, Европын холбоо бутарна гэсэн үг. Тэгээ ард түмэн бослог гарна гэсэн үг. Гадны дайсан байхаа болчих юм бол тэгээд Оросууд жигнэсээ зүгээр Украин зогсчих юм бол заяа. Тэ? Ярих юмгүй болчих واخгүй юу? Ярих юмгүй болно гэдэг чинь алдаагаа өөр хүн рүү чихэх боломжгүй болж байгаа гэсэн үг. За, Томас Малинен улс төрийн шинжээч тэ Европын, Орос Европын бас эндээ сонирхолтой юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол тэ Оросууд ерөөхдөө нэлээд тайван хандж байгаа. Тэ үргэлж нэг улаан шугам за энэс таана хэтрэхгүй шүү. Тэгээ НАТО-гийнхэн, Европынхан, Украиныхан, Америкчууд ерөөхдөө улам тэ улаан шугамаа тэ зөрчөөл явж байгаа. Та санаж байгаа бол энэ 100 Оросын цөмийн зэвсэг зөөдөг онгоцны бааз руу халтсан. Тэгээ бүр эрхүү хүртэл дрон дотоод терроризм хийсэн. Тэгээд эдгээр юу хэлж байна гэх юм бол удахгүй Путин хурц хариу барихгүй бол Путиний эсрэг дуурдаг хүмүүс Орос дотор бас байгаа. Тэгээд энэ дээр ер нь бол Путин дэндүү тайван, дэндүү төвчээртэй, дэндүү хүлээцтэй, дэндүү сул хариу өгсөөл байх юм бол цэргийн албахан Путиний ард нь бас байгаа хүмүүс, тэгээд дайныг бас мөрөөдөж байгаа хүмүүс, Украиныг аль хэдийн цөмийн зэвсгээрээ бөмбөгдөх ёстой байсан гэж ярьж байгаа хүмүүс Путинийг зайлуулад өөрөө эрх мэдлээ аваад тэгээд энэ дайн жигнэсээ дараагийн шатанд хүрэх магадлал гэж байна. Тэгээ Оросын генералууд цэргийн албахан бас олон улс төрчинд юу ярьж байна гэх юм бол хөөе Путин ямар сул юм бэ? Тэ? Дэндүү тайван байгаа юм шүү. Хариу бариач тэ гэсэн ярьж байгаа хүмүүс бас олоолаа байгаа. Молдова улсад дөнгөж сая сонгуулийн бас бодлуулсан. Та санаж байгаа юм бол 3-7 хоног юм лөө тэ? Булгар улс хавар Ursula von der Leyen-ийн онгоц нисчихсэн. Тэгээд тэд нэр юу ярьж ирсэн бэ гэх юм бол Оросын цэргийн албахан Ursula von der Leyen-ийн онгоцны GPS-ийг оролдож ирсэн. Ursula von der Leyen аюул болгож ирсэн. Гэх мэт шин янз бүрийн хэлж ирсэн. Тэгэхээр сонирхолтой юм бэ гэх юм бол Булгар улс өөрөө дараа нь юу хэлсэн бэ гэх юм бол үгүй ээ, тийм юм болоогүй. Энэ чинь худлаа мэдээл Оросууд юу ч хийгээгүй. Тийм учраас энэ нэг хол явсангүй. За. Герман улсын нэг дипломат хүнийг сонсцгоё. 2 хоногийн өмнө зурагтаар телевиз дээр ярилцлага өгсөн. Wir müssen im Verhältnis zum gegenwärtigen amerikanischen Präsidenten zweierlei tun. Versuchen, ihn, soweit es irgend geht, ständig bei der Stange der europäischen Sicherheit zu halten. За бид нар германчууд бид нар юу гэсэн бэ гэх юм бол Америкийн ерөнхийлөгч үргэлж ер нь бол ойрхон байх хэвээр. Тэ. Ер нь бол саяны хэлсэн үгийн дотор бас нэг ямар агуулга орсон байгаа юм бэ гэх юм бол үргэлж нэг жоохон драма үүсчиж бид нартай ойрхон байх хэвээр. Холдуулж юусоо болохгүй. Auch die Botschaft zu vermitteln, versuch nicht mit Wladimir Putin Spiele zu spielen. Биднээс юу хэлэх ёстой юм бэ гэх юм бол та Трамп тэ ерөнхийлөгч Трамп та ерөнхийдөө
Владимир Путинтэй ямар ч тоглоом тоглох хэрэггүй. Du verlierst. Er führt dich 8 Monate schon an der Nase rum. Wladimir Putin will offensichtlich nicht verhandeln. За тий. Та 8 сар Владимир Путинтэй ярих гэж үзсэн. Тэр Владимир Путин ерөөхдөө таныг 8 сар бүдүүлгээр хэлэхэд тий хошигдуулж байгаа. Er will auch keine wirtschaftlichen Vorteile haben. Das ist nicht seine Logik. За тэгээд ерөөхдөө Владимир Путин их 51 юуроос өсөхгүй байгаа. Ямар нэгэн хилцэл юуроос хиймэргүй байгаа. Таныг ерөөхдөө тоохгүй, таныг зүгээр ингээд тий хөлөгтэй л явж байгаа гэсэн үг шүү. Lass uns gemeinsam versuchen, Donald Trump überzeugen. Lass uns gemeinsam versuchen, Wladimir Putin in seiner Logik an die Grenzen seiner Möglichkeit zu bringen. Und dafür За тэгээд Donald Trump, Европ, Америк хамтраад тий Владимир Путиний хязгаар хүртэл юм тулгая. Ширүүн бай, санкц макс гэх мэт. brauchen wir eine massive amerikanische Unterstützung, wenn es um Sanktionen geht. Wir Europäer stehen dazu bereit. За тэгээд бид нар ерөөхдөө асар том санкц эдийн засгийн шахалт үзүүлэх ёстой. За тэгээд мэдээж Ursula von der Leyen энэ тоглоом дотор бас оролцож байгаа. To believe that Ukraine is our first line of defense. We have to step up the military assistance to Ukraine. За бид нэр нэмж Украиныг зэвсгээрээ зэвсэх хүчээрээ дэмжих ёстой. Therefore, concretely, we have agreed with Ukraine that a total of 2 billion euros will be spent on drones. Дахиад 2 тэрбум евро дроныг санхүүжүүлэнд 2 тэрбум еврогоор. Now, this allows Ukraine to scale up and to use its full capacity, and of course, it will also allow the European Union to benefit from this technology. За тэгээд энүүгээр дамжуулаад Украин өөрөө илүү оновчтой тулаанд оролцох боломжтой, дайнд оролцох боломжтой. Тэгээд Европын холбоо бас энэ технологийн дэвшилтээс хөгжлөөс үйлдвэрийн чадвараас Европчууд бас давуу тал авна. However, we need a more structural solution for military support, and this is why I have put forward the idea of a reparations loan. За гэхдээ энэ дээрээ бид нэр дахиад юм хэрэгтэй. Тэгээ би юу санаачилж байгаа юм бэ? Юу шахаж байгаа юм бэ гэх юм бол reparations loan одоо дахиад тэр Оросын царцаасан хураагаад авсан төв банкны мөнгийг процент тавих гал үзэж байна. That is based on the immobilized Russian assets. The loan would not Хажуудлаас нь сайн нэг герман хүн. Sehr gut. Маш сайн. be dispersed in one go, but in tranches and with conditions attached. За тэгээд ямар арга хэрэгжилж байгаа юм бэ гэх юм бол бид нэр ингээд шууд бүх мөнгөний ингээ хулгай хийхгүй тий бүх мөнгөний нэг доор нь Украинд өгөхгүй бид нэр ингээ баг багаараа траншаар зүсмээрээ энэ мөнгийг Украинд өгнө. За We need a more structural solution. Тэгээд эдгээр юу хийх гээд байна гэх юм бол мэдэгдэж байна тий өнгөрсөн сарын хугацаанд тэр Эстониагийн дээгүүр онгоц ниссэн шалтгаан, Польш руу модон скотчсон дрон явуулсан шалтгаан, Ursula von der Leyen онгоцыг орлцсон нэг шалтгаан. За энэ Денмарк, Норвег усан онгоцны буудал тэр хаваар дрон явуулсан. Тэгээ энэ ус онгоцыг одоо ингээд сатааруулж гин, хураагаад авч гин, хулгайлж гин магадгүй. Тэ. Украинд Tomahawk пуужин өгж гин, Оросын газ нефтийн дэд бүтцийг одоо бөмбөгдөх гэж байна. Финланд руу байлдааны онгоц одоо өндөрсөн бэлэн байдал руу оруулж гин, нэмж байлдааны онгоц илгээж байна. Яа. Тийм учраас алт усж байгаа. Тийм учраас манай хөрөнгө олтын сан дотор одоо манай VIP арилж орох боломжтой хөрөнгө олтын сан дотор бид нэр газ нефтийн компаниудыг одоо нэмж худалдаж авч байгаа. Манай school community-ийн бас газ нефтийн компани нэмж хөрөнгө олт хийж байгаа. Манай автоматагийн багц дотор угаасаа Valaris гэсэн газ нефт олборлдог тэр секторт ажилладаг компани угаасаа орцсон байгаа. Тиймэрхүү төрлийн хөрөнгө олт хийж байгаа. Тэгээд guys та жоохон мөнгө байгаа юм бол хэдэн доллар байгаа юм бол жижигхэнч байсан болон заяа. Юу их хэвээр байх юм бол жоохон алт монет авчих заяа. Нэг бөөгч, нэг гинж хамаагүй заяа. Алт өснө. Заяа. Алт
өснөө энэ дайм бүр аимшигтай юм болно. Тэгээ энэ дотоод мэдээлэлтэй улс төрчнөр энэ улс төрчнөө ойрхон байгаа хүмүүс угаасаа энийг мэдж байгаа. Тийм учраас тэрбум доллараараа аль хэдийн хөдлөөд эхэлж байгаа байхгүй. Окей. Тийм байгаа шүү. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За. Энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За. Тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө хөвгчлөлтэй. Фан. Чамааг ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.